Өнөөдрийн сэдэв бол алсын хараатай хөдөлмөрлөх гэдэг сэдвээр ярилцахаар сууж байна. Яг үүндээ бол энэ сэдэв бол үнэхээр толгой эргүүлмээр хэцүү тийм сэдэв. Яагаад гэвэл тууштай байдал гэдэг зүйл яг эндээс харагддаг. Хүн алсын хараагаа тодорхойлоогүй цагт хизээч тууштай байна гэж байхгүй. Үргэлж эргэлзэн, тэнэгэлзэн, болон шантарна. Яг ийм зүйлүүдийг би өөрөө бол мэдрээ явж байгаа. Тэгээд маш гоё хүчтэй алсын хараатай болъё. Би яг ийм хүн болно гэд маш гоё тодорхойлчлаа гэж бодож итэл яг тэрийг хийгээ явж явах явцад биш юм байна. За болъё гэсэн шийдвэрүүд маш их гардаг. Тэгэхээр алсын хараа гэдэг зүйлүүд бол яг төгс байх албагүй, бас үнэн байх албагүй, та заавал биелүүлэх албагүй. Гэхдээ та алсын хараагаа зөв тодорхойлж чадах юм бол өрхөн гарцаагүй. За тэгээд алсын хараа яагаад чухал вэ? За жишээлбэл офицероос 5 шар хүртэл автобусан суулаа гэж бодъё. Тэр хүний алсын хараа буюу зорилго нь 5 шар хүрэх. Тэгэхээр тэр 5 шар хүрэх одоо 1 номерын автобусан сууна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр замдаа дүүрэг, кино үйлдвэр, жокко гэдэг яг автобусуудаар автобусны буудлуудаар зогсоо явна. Гэхдээ тэр хүн 5 шар хүрэх нь ойлгомжтой гэсэн үг. Харин алсын хараа буюу яг цаад хүрэх гэж байгаа зорилгоо тавиагүй хүн ямар ч хамаагүй автобусан суун хаа хүрэхээч мэдэхгүй, дараагийн буудал ямар буудлынхыг мэдэхгүй, маргааш юу тохиолдох нь тодорхойгүй, юу хийх нь тодорхойгүй, бүх юм тодорхойгүй байна. Бүх юм тодорхойгүй болохоор ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр сэтгэл гутралд ордог. Би өөр хинт ч хэрэггүй юм байна, би ямар ч үр бүтээлгүй юм байна. Миний хийх зүйл тодорхойгүй, тэгээд цагийг маш хэцүү өнгөрөөдөг. Яг тэгвэл хийх зүйлийн төлөвлөгөө байхгүй, хаашаа явах нь тодорхой бус. Өнөөдөр яаж арга зааж өнгөрөх вэ гэж бодсон ч унтаад босоод ирэхэд дахиад нэг өдөр гараад ирдэг. Нэг мэтгэл хөгшөрсөн байдаг. Тэгээл би хаана өвдвөл ингээ хорвоогийн мөн хүсийг үзүүлнэ. Гэвч бид нар ингээ болчих юм уу гэхээр үгүй юм билээ. Хэрвээ бид нар ямар нэгэн алсын хараа буюу өөрийнхөө чин хүсэл дотоод төр зорилгоо олж илрүүлэхгүй бол дахин хүн болж төрсөөр л байх болно. Ер нь бол яг тоглоомтой ажиллах. Та нар нэгдүгээр үеэ даваад 3 дахь үеэ дагаа явж итэл танд амь өгнө. За амь өгөх юм бол та 3 амьтаа байлаа гэж бодох тухайн үе дээрээ 3 удаа сэрэх боломжтой. За бидний хувьд амь гэдэг зүйл бол эмчилгээ байна. Хэрвээ бидний бие мөн өвдөөд эсвэл сэтгэл готролд орооч юм ямар нэгэн тийм тухайн үеийг энэ амьдралыг даад давшгүй болох тэр үеуд ирнэ. Гэхдээ бид нар тодорхой хэмжээний боломжийг олгодог, эдгэх боломж, дахин эхлэх хүчийг өгдөг. Энэ бол бидэрт амь өгж байгаа. Гэхдээ л тэр хүн тэр тоглоомн дээр 12 үеэ давхаас нааш ялдаггүй. Дахин 3 амиа дуусчих юм бол дахиад нэгээс нэхлэнэ. Тэгэхээр миний харсан өнцгөр болвол яг хүн 3D ертөнцид амьдарч байгаа гэж ярьдаг. Тэгээд бидний энергийн төвшин гэх юм, ухааллын төвшин бас 1 2 3 4 5 6 тэгээд 5D 6D гэж явдаг. Тэгээд дэлхийн маань өөрөө 5D рүү шилжчихсэн гэж ярьж байгаа. Сая бомбын ирэн гарсан гэд. Тэгтэл бид нар 3D дээрээ хിവэрэ байгаадах юм бол бид нар хоцрох нэ. Тэгээд хоцорсон хүмүүс яах вэ гэхээр цэвэрлэгдэн зорилгоо тодорхойлоогүй, алсын гараагаа тодорхойлоогүй, ямар ч зорилгогүй амьдарч байгаа хүмүүс бол шигтэн. Тэр нь жоохон аимшигтай. Тэр нь бол бидний энэ амьдраад байгаа ертөнц маань өөрөө яг матрикс шиг тодорхой хэмжээний нэг амьдрал аваад тэндээсээ ямар нэгэн үеийг давах гэдэг юм шиг байдаг гэсэн үг. Тэгээд би юу ч хэлэх гээд байна гэхээр алсын хараа буюу альва тэр хийж байгаа зүйл чинь цаана ямар зорилготой гэдгээ сайн тодорхойлохгүй бол та өнөө маргааш өнгөрөөж амьдсаал байх болно. За хүн амын 80% нь бол цалин авч өдрийн 8-аас 10 цагийн ажлыг өнгөрүүлдэг. За тэр хүмүүсийн алсын хараа юу вэ? Байртай болох, машинтай болох, гэр бүлээр ад жаргалтай амьдрах. За байр машин гэр бүлээс хамгийн чухал нь юу вэ гэхэд гэр бүл гэж хэлнэ. За гэр бүлээс хамгийн чухал нь юу вэ гэхэд та өөрөө. Эцэстээ бид нар яг ингээ хүслүүдээ чагсаагаад мөнгөтэй олчвол яах юм? Мөнгөөр аялна. Аялаад дараа нь яах юм? Зүгээр суuna. Тэгээ зүгээр суугаад уйдвал яах вэ? Ямар нэг юм хийн. Тэр хийх гээд байгаа зүйл нь ямар байх юм? Утга учиртай байх хэрэгтэй. Хамгийн эцэстээ бид нар тэр алсын хараа гэдэг зүйл маань бид нар өөрсдөө байх хэрэгтэй. Өөр дээрээ төглөн. Өөрийгөө зорих хэрэгтэй. Өөрийгөө олж авахын төлөө байх нь бидний том алсын хараа. Тэрнээс наагуурах зүйлүүд бидний хийх гээд авах гээд байгаа зүйлүүд зүгээр л бидний сэтгэл санааг өргөх гээд байгаа байхгүй юу? Бид нар яг энэ тэнцвүүхэн хүчил төрөгч гээд амьсгалж байна. Энэ тэнцвүүхэн нарны тусгалыг мэдэрч байна. Бүх зүйлийг энэ тэнцвүүхэн мэдэрч байна. Харин бусад зүйлүүд зөвхөн мэдрэмж өгдөг. Та шинэ хувцас авлаа, шинэ машин авлаа. Тухайн үед ямар гоё юм бэ? Ямар гоё юм гэж мэдрэмж өгөөл тэгэл хэсэг хугацааны дараа уйддаг. Тухайн зүйлдээ тассан байдаг. Магадгүй миний 20 жилийн өмнөх амьдралтай харьцуулбал өнөөдөр миний амьдрал бүр 10 дахин илүү гоё амьдарч байгаа. Гэвч би тассан байгаа байхгүй юу? 20 жилийн өмнө энэ амьдралыг би мөрөөдөд байжсэн.
Тэгэд энэ амьдралдаа хүрчих юм бол би үнэхээр өдөр хооногийг аз жаргалтай өнгөрүүлнэ гэж бодож исэн. Тэгээд тэр зүйлүүдийг авсны дараа би хэсэг хугацааны дараа зүгээр л буцааг үнэхтэй хүн болсон, нэг л зовсон хүн болсон, ядарсан хүн болсон. Тэгэхээр эцдээ бид нар зорж байгаа зүйл маань өөрийн аз жаргалын төлөө байх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө сэтгэл санааг нэгдүгээр тавих хэрэгтэй юм шиг санагдсан. Та нар юу гэж бодож байна? Аливаа сонгох шийдвэрийг гаргахдаа надад ямар мэдрэмж өгөх вэ? Би энийг хийснээрээ аз жаргалтай байж чадах уу гэдэг зүйлийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хоёрдугаарт өөрийгөө олох хэрэгтэй гэж яриад байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийгөө ажиглана, өөрийгөө таниа. Хэрэг чадвал өөрийнхөө бодож байгаа бодлуудыг бичээд үзээрэй, ажиглаад үзээрэй. Бусад хүмүүс бол таныг ажиглаж чадна. Жишээлбэл миний танил бол яг ярианы 80% нь маш сөрөг юм ярьдаг. Бусад хүмүүсийн ямар муу болохыг надад ярьдаг. Тэр хүмүүсийг хичнээн муу, ямар муухай хүмүүс вэ гэж хэлмээр санагдтал ярьж байдаг. Эцдээ тэр яриа нь өөрийг нь зовоож байгаа гэдгийг юусоо ойлгодоггүй. Энэ даалт ухамсар таталцлын хуулиараа хүн ямар энергитэй байна тэр энерги татдаг. Хэрвээ тэр хүн бусдын тухай яриад амьдралынхаа 80%-ийг тэдний төлөө зарцуулаад ах юм бол өөрийн чинь амьдралын 80% нь сөрөг, таагүй мэдрэмжүүд тохиолдох зүйлүүд таны амьдралд ирнэ гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө хайрлах хэрэгтэй. Алсын хараа гэдэг бол эргэж буцаад өөр дээр ирнэ. Өөрийнхөө сайн сайхны төлөө хийхгүй байх үйлдэлүүдийг бодох хэрэгтэй. Өөрийнхөө сайн сайхны төлөө зорж хийх зүйлүүдэд бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Бид нар тодорхой нэг юм зорддог. Байртай болъё, аялалд явъя гэдэг нэг юм зорддог. Тэр нь одоо ингээ хоромхон зүрийн мэдрэмж аялалд явбал тэр мэдрэмж ингээ байхгүй болчихдог байхгүй. Би хувьдаа бол 19 онд Солонгос, тэгээд Бээжин Universal Studio сая жил 6 сарын хугацаанд Австралид байгаад ирсэн. Тэгээд өөрөө яг мэдэрсэн туршлагаар үзэх юм бол бид нар зүгээр л мэдрэмжүүд байдаг. Далайн эрэг орохыг хүссэн, далайн эрэг дээр очиод яг тэр хоромхон зурлал тэр мэдрэмж. Хэрвээ би гонигтай, уйлсан, шаналсан үедээ би далайн эрэг очивол тэр гоё мэдрэмжийг авч чаддаггүй. Тэгэхээр хичнээн гоё газар байгаад хичнээн хүссэн зүйлээ авсан ч таны сэтгэл санаа шаналж хэцүү байх юм бол тэр гоё сайхан зүйлүүдийг мэдэрч чадахгүй. Та одоо өөрөөсөө асуудаа өөрийнхөө сэтгэл санааны түвшин хэр байна 10 оноос дүгнэрээ. Би бүр ингээ үнэхээр аз жаргалтай, зориг тэмүүлэлтэй, үнэхээр гоё амьдарч ин гэвэл 10 оноо. Яг ер нь бол зорилготой биелүүлээд ажгүй явж ин гэвэл 7 оноо гэдэг ч юм уу тийм. Үнэхээр энэ амьдралдаа би сэтгэл хангалуун бус байна. Миний дансанд байгаа мөнгө сэтгэл хангалуун бус байна. Миний амьдарч байгаа газар сэтгэл хангалуун бус байна. За ингэж бодож байгаа бол 4 3 2 1 хэдэн ч оноо өгч болно. За тэгээ өөрийгөө дүгнчлээ. За бодит байдлаа хүлээмжшүүлчлээ. Харин та 10 оноотой 10 оноод дөөцгөө тэр амьдралыг хүсэж гин үү? Үнэхээр аз жаргалтай ирч хүчтэй, цог золбоотой. Тийм гоё амьдралыг хүсэж гин үү? Өсч байгаа бол өөртөө би таныг 10 оноо өгөөсэй гэж хүсэж. Яг тэр 10 оноо өгсөн шигээ өөрөө мэдэр, яг одоо аз жаргалыг мэдэр, ирч хүчийг мэдэр, тэмүүллийг мэдэр. Та хүссэн мөнгөө авчих юм бол тэр мэдрэмж ямар байх вэ гэдгийг мэдэр. Танд ямар мэдрэмж байна, тэр мэдрэмжтэй төстэй энергиуд тань дээр өөгнөрнөө. Тийм учраас өөрийгөө бити 1 оноогоор дүгнэрээ, өөрийгөө бити 3 оноогоор дүгнэрээ. Үргэлж танаас тааруу амьдралтай хүн байдаг, үргэлж танаас дээгүүр амьдралтай хүн байдаг. Тэгэхээр энэ одоо дүгнэлтийг хийх аргагүй. Тийм учраас өөрийгөө үргэлж 10 оноогоор дүгнэж аз жаргалтай 50 байх хэрэгтэй. Сая би асуусан та юу хүсэж байна? Байртай болмоор байна, машинтай болмоор байна, би мөнгөтэй болмоор байна. За мөнгө, байр, машин, гэр бүл бүгдийн хаслан хамгийн чухал нь юу вэ? Гэр бүлээс хамгийн чухал нь хин? Та өөрөө гэж би хэлсэн тийм. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл санааг нэгдүгээр тавьж 50 амгалан ирч хүчтэй байх тал дээр л анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл санааг өргөдөх тэр зүйлүүдийг хийх хэрэгтэй. Мэдээж өөртөө итгэлтэй байхын тулд өөрийн одоо ингээ аз жаргал маш гоё юм мэдрэхийн тулд та 3 зүйлийг хийх шаардлагатай. Тэр нь юу вэ гэхээр тэр аз жаргалтай байх тэр мэдлэгийг та өөрөө мэдж явах шаардлагатай. Хоёрдугаарт бие организм бүх зүйл чинь эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхын тулд тасгал хийн гэсэн. Гуравдугаарт зөв хооллох хэрэгтэй. Хэрвээ таны бие организм эрүүлж хэрэг байх юм бол сэтгэл санаа чинь маш гоё тухтай байдалд орно. Тухтай байдалд байгаа хүн энийг чаддаг. Зүрх өвдөд, бөөр өвдөд, ходоод өвдөд, шүд өвдөд ийм үед хүн яг тэр 10 оноо шиг дүүрсэн энергийг авч чадах уу? Би олж чадахгүй гэж хэлмээр байна. Тиймээс та өөрийгөө нэгдүгээр тавь, өөрийгөө хайрл. Та өөрийгөө хайрлах нь таны алсын гараа, таны зорилго гэсэн. Ямар сонголтыг хийхдээ би
өөрийгөө хайрлахаар өөрийнхөө сэтгэл санаа тохирсон сонголтыг хийж чадчихна уу гэдгийг л бодох хэрэгтэй. Униглаа сэтгэлээр унаад бүр ухмаар санагдсан хүнээс ямар үг гардаг гэж би хинт ч хэрэггүй юм байна. За бодъё. Надад маш их тус болсон хүнтэй уулзвал би яах вэ? Талархаж явдаг шүү, баярлж явдаг шүү. Та үнэхээр миний амьдралд тус болсон гэдэг үгийг би хэлнэ дээ. Тэгэхээр тэр үгийг сонсож чадахгүй болохоор хүн гунигэлдэг. Би хинт ч хэрэггүй юм байна гэдэг мэдрэмжийг авдаг. Өөрийгөө хайрлаагүй, бусдыг хайрлж ингээд бусдад өөрийгөө зориулаад цаг хугацаа би мах одоо бүх цаг хугацаагаа зориулаад өөрөө сэтгэлээр унцдаг. Хайрыг мэдэрдэг хүн хайрыг түгэнэхээс хайрыг мэдрэхгүй одоо хоосон савтай байж бусдад хайрыг түгэх ямар ч боломжгүй, харин тэр хүмүүсийн төлөө хийж байгаа зүйлдээ тэр хүмүүсийг үзэн яддаг. Өнөөдөр өөртөө хоол авч идэх мөнгөөрөө одоо хин нэгнийг хоолоор дайлчлаа гэж бодъё. Энэ сайхан сэтгэл бусдын төлөө хийж байгаа зүйл гэж бодоод гэтэл тэр хүн өсөж байна штэ. Өөрөө шаналж байна штэ. Өөрт нь хэцүү байна штэ. Тэгэхээр тэр өгсөн зүйл маань хизээч тус болохгүй. Хин нэг найз чин, ээж чин, аав чин, нөхөр чин, эхнэр чин таныг сэтгэлийг унгаахаар зүйл гуйх юм бол үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Уучлаарай би чадахгүй. Тэр хүмүүс өөрсдөө зохицуулах хэрэгтэй. Харин та өөрөө хаж байгaalтай, эрч хүчтэй, гой байгаа үедээ бусдад тусалж болно. Тэр тус бол хариу нэхэлгүй тус үргэж байгаа. За энэ хариу нэхэлгүй өгөх гэдэг зүйлийг бас нэмээд ярив. Энэ ямар учиртай вэ гэхээр одоо өөрт байгаа энерги танд ирдэгэ гэж сая хэлсэн тий. Тэгэхээр та одоо бурхан надад мөнгө өгөөсэй, бурхан надад байшин өгөөсэй, бурхан надад хань ижил хайрлаасай гэд авах талаар бодоод ах юм бол тэр авах гэдэг энерги мэдрэгдэж байгааз тэгэхээр танаас хүмүүс авах гэсэн хүмүүс тань дээр цуглана гэсэн. Харин та хүмүүст гоё эерэг үг түгээ хийсэн, хүмүүст гоё үг хэлдэг байх хийсэн, хин нэгэнд одоо твдэж авах үед нь ямар нэгэн байдлаар тусалж хийсэн гэдэг тийм өгөх сэтгэлтэй байх юм бол хүмүүс танд өгөгдөн гэсэн үг. Хүмүүс танд өгч эхэлнэ. Тэгэхээр өгөх гээд байгаа хүмүүс хоорондоо цугларахаар юу болох вэ? Бүгдээрээ дүүрнэ. Харин авах гээд байгаа юм хүмүүс хоорондоо цугларвал яах вэ? Нэг нэгнээсээ хулгаалаад араас нь өөрийнх нь артлаас нөгөөх нь танаас хулгаалаад ингээд авах гэсэн энергитэй хүмүүс ингээд бие бинийгээ хорлоод дуусна. Харин хүнд өгье гэж бодож байгаа хүн бол хин нэгэнд санамсгүй байдлаар ч юм уу танд бас өгөх энерги орч ирнэ. Тэгээ энэ даалт ухамсар бүр энэ таталцлын хул маш ухаантай. Чин сэтгэлээсээ өгье гэсэн энерги байна уугүй юу гэдэг чинь л маш чухал. Өө би өгнө, би сайхан сэтгэлтэй гэж аваад дотроо үгүй би өгмөөргүй байна. Би өөрөө бас хэрэглэмээр байна. Би өөрөө авъя гэсэн энерги дотор нь байдаг. Энэ тал дээр л ажиллах нь таны алсын арга гэж хэлмээр. Одоо тэр сайхан зүйлүүдийг одоо хүсэж байгаа зүйлүүдийг өөрөө мэдрээд яг тэр зүйлчгээ болохыг эрмэлсэн нь аюул чухал. Одоо би хангалуун сайхан сэтгэл дүүрэн амьдрахыг хүсэж байгаа бол хангалуун сайхан сэтгэл дүүрэн энергийг мэдрье. Хангалуун сайхан сэтгэл дүүрэн. Энэ энергийг мэдрэхийн тулд яах вэ? Эз дүүрэн, дулаахан, даарахгүй, ая тухтай бие дэвтэйхэн хувцастай ямар нэгэн илүү дутуу зүйл авъя гэсэн хүсэлгүй дүүрэн мэдрэмж төрөхөц бие өөрийгөө авч явна гэх юм уу? Энэ байдлаараас тайлбарж байна. За ингээд өнөөдрийн алсын хараатай хөдөлмөрлөг гэдэг сэдвийг үгээр дуусгая. Бусад хүмүүсийн ярьдаг шиг тийм очны биш ч гэсэн яг өөрийнхөө өнцгөөс та бүхэндээ чатан ядан тайлбарлах гэж оролдлоо. Тэгээд бас асуух зүйл байх юм бол комент бичээрэй. Тэгээд миний фэйсбүүкээр холбогдоод цөөн хідэн хүнийг 2 цагийн өнгөө одоо яриа хийж өгч байгаа шүү. Зорилгоо тодорхойлох өөрийгөө одоо таны мэдэх бас би туслая гэж бодож байгаа. Тэгээд комент бичээрэй. Асуух зүйлээ бас асууж болно шүү. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.